За сайн байцгаана уу. Трама онлайнтай уран сайхны киноны уран бүтээлчдийн зүгээс бид бүхэн донтолтны сэдвтэй цуврал подкастыг эхлүүлж байгаа. Тэгээд хар тамхины донтолтын сэдвээр бид бүхэн ярилцах гэж ирсэн байна. Тэгээд бид бүхэнтэй мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр Атиклогийн төвийн их хэмж мөнх төвөгч маань хүрэлцэн ирсэн байна. Мөн сэтгэл зүйч, сэтгэл судлалын магистр мөнх наригч манаас хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид гурав маань өнөөдөр бас та бүгдтэй мэргэжлийн зүгээс нь мэргэжлийн талаас нь хар тамхины донтолт гэж юу вэ гэдгийг бас та бүхэндээ үзэж байгаа хүмүүстээ бас анхааруулж, зөвлөмж болгож ярилцах юм аа. За миний хувьд бол энэ удаагийн дугаарт хөтлөгчийн үүргээр оролцож байгаа. За баярлалаа. За урилгыг хүлээж авч ирсэн хоёр эмэгтэй бүгд хоёуланд нь баярлалаа. Ер нь би манайх сая Трама гэдэг нэртэй олон кино хийсэн. Энэний продюсер нь би өөрөө ажилласан байхгүй. Тэнгүүд өөрөөс давхар кинонд тоглосон. Хар тамхины донтогч мөн одоо юу гэдэг миний тоглосон дүр маань өөрөө хангалгийн дүр байгаа л да. Ерөөсө чөлөө цагаар гарах юм бол найзуудтайгаа нийлж явагддаг. Хажуугаар нь зүгээр үж чаддаг юм хар тамхи хэрэгэлдэг. Тэгээд би бас өөрөө энэ кинонд тоглохоос өмнө бас хар тамхины донтолт гэж юу вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд нэлээд сайн судалсан. Танаа төвөрч гэсэн би ороод гарсан байдیں۔ Бас Монголд бас мандат гэдэг төрлийн бас байгууллага гэдэг юм байна. Хар тамхины донтогч нарыг сэтгэл зүйн талаас нь эмчилдэг, имээр болон янз янзаар эмчилдэг. Тэдгээр хүмүүстэй бас очиж исэн. Мөн бас хар тамхинд донтоод идэгцэн бүр хар тамхиг хэрэглэхэ болцсон тэдгээр хүмүүстэй уулзж исэн байхгүй. Өөрийнхөө хэмжээнд зөвлөгөө авчихсан. Тэгээд одоо ярилцлагын хавцдаас би өөрөө яг ямар юмыг олж мэдсэн гэдгээс та хоёртойгоос ярилцсанаа, хуваалцсанаа. Хамгийн ихний асуулт хоёроос нэг зүйлийг асуусан юм. Одоо ингээл нийгэмд хар тамхины сэдв маш их байгаа. Ер нь одоо сүүлийн үед бол ялангуяа одоо хар тамхитай дэвс хэлсч гэдэг юм ингээд сошиал дээр бүх юмыг аягаа нээлттэй ярьдаг болсон байна л да. Хар тамхи хэрэгэлсэн хүмүүс маань YouTube дээр одоо подкаст бэлдээл ярьдаг болсон байна. Энэ нь өөрөө бас миний хувьд бол үзэгчийн хувьас харахад бол маш зөв юм болов гэж боддог байхгүй. Ер нь бол одоо нээлттэй хэлжээж өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүд тэдгээр зүйлээс татгалзах юм болов, үүсэх юм болов гэж боддог байхгүй. Тэгэхээр ер нь бол хар тамхины донтолт гэж яг юу вэ? Ямар юмыг хар тамхины донтолт гэж хэлэх вэ? За тэгэхээр ер нь дэлхий дээр маш олон төрлийн одоо зан үйлийн хүрээнд үүсгэх, сэтгцийн эмгэгийн хүрээнд үүсгэх, донтолт үүсгэх тухайлбал одоо 600-аад мянган төрлийн бодис зүйлүүд байдаг гэж үздэг. За тэрний нэг нь болохоор энэ мансууруулах болон сэтгцэтгэвтэй байц гэж хэлдэг байгаа. За зөвхөн хар тамхи бол одоо нэг хэсэг нь буюу хар тамхи гэдэг нэр бол гудамжны хиллэг, өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг хэрэглэгч хүмүүсийн дундх юу хэлдэг байхгүй юу? Энэ хүрээнд яг үхээр энэ чинь хүний сэтгцэд нөлөөлдөг. Тэгээд тусгайлсан бүр сэтгц итвэхт энэ байцуудыг хэрэглэснээрээ хүний сэтгүү одоо хурдсдгийн байна, ядардгүй байна, за алжаалдгүй байна, эсвэл оюухан одоо бодлууд төвлөрч их хэмжээгээр одоо юу гэдгийг онгод орлоо гэдэг шиг ийм байдлууд бол гаргадаг. Тэгээд энэ маань бол яг үхээр бодисуудыг хэлж байгаа. Тэгээд энэ бодис бол манай эмнэлгийн зүгээс аваад үзэхээр бол хэрвээ энэ зүйлийг ингээд хэрэглээд байх юм бол донтолт үүсэх буюу сэтгцийн болон зан үйлийн эмгэг үүснэ, сөрөг үр дагавар нь илүү их юм аа гэдгийг авч үздэг. За энэ маань яг үхээр 9 төрлийн одоо эмгэг байна. 9 төрлийн одоо шалтгаан байна гэсэн үг байхгүй юу? Хар тамхи бол зөвхөн опиоидын шалтгаан туюу өвчин намдах бүлгийн төлөөх байна. За бүр одоо олон янзын бүр сэтгцийг сэргээдэг үйлчлэгтэй чинь дэлхий дээр энэ чиглэлийн одоо донтох эмгэгтэй хүмүүс 240 сая хүн байна. 240 сая хүний зөвхөн одоо бараг 90% нь энэ сэтгцийг сэргээх үйлчлэгээтэй юм байцууд хэрэгэлдэг байх нь. Энийг дотор нь бас 3 хаадаг байхгүй. Төв мэдрэлийн системийг сэргээх үйлчлэгээтэй, төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлчлэгээтэй, энэ хоёрын завсрын аль алийн тайвшруулдаг, сэргээдэг юм үйлчлэгээтэй гэдэг ч юм уу авч үзээд байгаа. Тэгэхээр энэ одоо хэрэглээ гэж юусэн бас байж болохгүй. Хүн бид бүхний чинь одоо ураг тархинд дандаа ингээд өөрөө бид бүхий чинь одоо удирдах байгаа зүйл нь тархи шүү дээ. Тэр тархийг одоо авч байгаа зүйл нь болохоор мэдрэлийн эс байдаг байхгүй юу? Мэдрэлийн эс
хідэн тэр бумаараа тоологдох боловч хоёрхан төрлөл байдаг. Аксон дендрит буюу мэдээллийг хүлээж авдаг, мэдээллийг дамжуулж өгдөг гэдэг. Тэгэхээр тэрний одоо гол хөдөлгдөг дос маслны юу гэдэг хэрэг нейромедиатор гэж байдаг байхгүй юу? Нейромедиатор нь одоо бидний уурга тархинд амжилтын одоо гормонч гэж зарим хүн нэрлэдэг дофамин гэж байгаа. За нор адреналин ч гэж байгаа, эндорфин ч гэж байгаа, окситоцин ч гэж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар яагаад маш олон цагаар ажиллаждаг. Тэгсэн хэрнээ яг ажлынхаа ард гараад ирэнгүүт ятархаа болчдөг. Бүр эсэргээрээ баяр хөөр аваад ирчдэг гэхээр энэ дофамины нейромедиатортой холбоотой байхгүй юу. Тэгтэл энэ одоо гаднаас штэ хэрглэж байгаа зүйлийг хэрэглэснээрээ нөгөө хургай голдог шиг өөрийнхөө дофаминыг голчдөг байхгүй юу. Тэгээ ирэхээр яах нь вэ? Байнга л нөгөө одоо мансууруулах үйлчлэгээтэй сэтгц түтээн бойц буюу саяхан одоо нэрлээд байгаа хар тамхиг хэрэглэхгүй бол тэр хүн гоё таашаал авдаггүй, гоё байдалд ордоггүй. Ийм байдалд ордог. Энэ яванда юуны сэтгцэд нөлөөлөхөөрөө, бие махбодд нөлөөлөхөөрөө эмгэг болчихж байгаа байхгүй юу. За тэгээд ер нь ингээд хүмүүсийг аваад үүсгэхээр бол энэ эмгэгт өртснөөрөө ерөнхийдөө эрүүл мэндийн ч юм уу сөрөг үр дагавар их гарч байна. За хүний одоо зан төлөвийн байдал манай сэтгэл зүйч ярих бах. Энэ байдлуудаас хамаарат зарим нь анхныхаа хэрэглээгээр буюу таашаал авчих юм бол цааш явцдаг. Өөрөөр хэлбэл бидний уурга тархины одоо их тархины гадрахт таашаал авдаг цэг байна. Ярвардын систем гээд бүхэл бүтэн ажиллаж байна. Жишээлх юм бол одоо зүгээр бид нар өсөж जैन хоол идэгээд хоолоо идчихээд өө энэ ямар гоё хоолоо ч гэдэг юм уу цадах мэдрэмж авдаг штэ. Тэр төв дээр очиж гэмтэл өсөж जैन гэсэн үг байхгүй юу. Тэгээ явчихаараа энийг одоо эмгэг гэж үздэг. Энэ эмгэгээс болоод бол олон 10 хүн яах нь хаашаал анхны хэрэглээгээр л таашаал авчих юм бол эмгэг үүсчих нь. Тэгээ тэрнийгээ зогсоож чадахгүй байдал төрдөг байх, хүчтэй хараат байдал оруулдаг. За энэ маань ийм учраас дэлхийн нийтээр энийг яаж авч үздэг гэхээр нэгдсэн үндэсний байгууллага энэ хар тамхины бүлгийн буюу энэ сэтгц түтээн бодисыг хуулиараа буюу 1961 он, 1900 одоо 71 он, 1988 онуудад хориглосон байдаг байхгүй юу? Бүр хориглох нь штэ хэрэгжилж болохгүй гэж. Тэгээ бүр тусдгаа эмийн скафт ашиглана, хадгална. За тэрний хадгалалт одоо юу гэдгийг эм бодисуудын бичлэлтийн байдал бүх юмд бол одоо хяналт тавина. Зөвхөн өвчний улмаас одоо тодорхой хэрэглэн. Тэр үтгэл дотрын бичиж байдаг юм бодисууд биш. Ийм зүйлүүдийг ингээд яатсан. Тэгээ манай Монгол улс бол энд одоо бүр энэ гурван одоо нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн юмд бол нэгдээд орцсон байдаг. Мөхтэй түрүүний хэлдгээр хар тамхины донтолт гэдэг нь одоо энэ хэрэгжилж байгаа тэр бодис тэр хэрэгжилж байгаа одоо хар тамхины төрлийн ямар нэгэн тэр ийм уран бол одоо юу гэдэг. Тэр зүйлээс болоод энэ эсвэл тэрийг хэрэглэсний ард дээрх тэр допамин гэдэг тэр нэг одоо нэг мэдрэмжил байгаад байна шүү дээ. Тэр зүйлээс болоод байна уу? Маш сайхан асуулт. Тэгэхээр энэ нөгөө түрүүнд нэгдсэн үндэсний байгууллагын одоо конвенцийг ярина гэдэг чинь энэ бодисуудыг бүр 1-4 эгнээний чагсаалт үүсгэсэн байдаг. Тэгэхээр тэр өөрөө химийн бодисын хүч чадлаас бас болох нь байна. Зарим бодис нь ганц удаагийн хэрэглэнээс ч гэсэн донтолт эмгэг үүсгэж болдог. За дээрэс нь яг хөөр энэ бодисууд маань бүгд нөгөө би нэг 10 төрөл байна гэдгсэн шүү дээ. Энэ маань бүгд өөр өөрийн үйлчлэл үзүүлдэг, өөр өөрийн донтолтын шинж тэмдгийг бол илрүүлдэг, гаргадаг. Тэгэхээр энэ бодисын хүч чадлаас ч болж байна гэсэн үг. За өшөө хүч чадал ямар хүчин зүйлийг манай сэтгэл зүйч хэлэх байх тийм. Сэтгэл зүйн талаас нь за сэтгэл зүйн талаас нь гэхээр нөгөө донтолт гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэгс асуусан тийм. Тэгэхээр миний зүгээс бол донтолт гэдэг маань нөгөө хүн амьдралынхаа нөгөө нэг хэвийн үйл ажиллагааг тухайн одоо бодисгүйгээр явуулж чадахгүй хэмжээнд хүрэхийг л донтолт гэж нэрлэдэг байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө нэг амьдралын хэвийн үйл ажиллагаа гэдэг чинь нөгөө нэг ажил амьдралын тэнцвэрийг хэлээд байна шүү дээ, тийм ээ. Харилцааны тэнцвэр одоо бүх энэ зүйлд чинь ямар нэгэн байдлаар саад учруулад эхэлсэн гэсэн. Цаашлаад нөгөө хохирол учруулад эхэлсэн. Тэгээд өөрөө нөгөө нэг хэмжээ хязгаараа зогсоож чадахгүй те энэ байдалд хүрэхийг ер нь та донтолтын энэ одоо эмгэг рүү орж ийнэ л гэж үзээд байна. Одоо уран бүтээлч бидний хувьд гэх юм бол за одоо миний өөрийн хувьд ч юм бол одоо өсвөр насны хүүхдэд явж эхэлж байгаа. Тэнгүүд бид нар бол
би 10 жилдээ байхдаа хар тамхи гэж юу гэдгийг мэддэг ч байсан. Магадгүй энэ хуулиараа хориотой байсан уу? Зурагт радио телевизээр тухайн үед Facebook гэж байгаагүй болооч тэр ямар нэгэн мэдлэггүй байсан. Гэхдээ их сургуульд ороод их сургууль төгсөөд амьдралд орсны ар дээрээс Монгол улсад хар тамхины хэрэглээ ямар их байдаг вэ гэдгийг хардаг болсон. Бид нар тэгэхээр сонсдог байсан. Бас нэг хажуу авиргаар таньж мэддэг хүмүүс маань тэрний донтолтонд ороод өртөөд яваад эхлэв. Энэ хар тамхи гэдэг зүйл чинь Монгол улсад байд юм байна. Байхдаа бүр их болцсон юм байна. Энэ нүр баларж байгаа юм байна. Энийн эсрэг бол маш хэмжээгээр хийж байгаа. Хар тамхи тэмцэлцэл маш олон янзын подкастууд хийж байгаа. Өөр хүмүүс ч гэсэн янз янзын подкастууд хийж байгаа. Одоо бүр сүүлдээ хэрэглээд тэрнээсээ бүр татгалзаад гарцсан эрүүл сайхан амьдарч байгаа хүмүүс ч гэсэн өөрийнхөө амьдралыг нуулгүй яриад идвч. Энэ шиг одоо та хоёр маань одоо магадгүй сэтгэл зүйч ч гэсэн ингээд ийм тонтогч нартай уулзаа сэтгэл санааны асуудал дээр ярилцж байгаа шүү дээ. Яагаад энийг өмнө нь 10 жилийн өсвөр насны хүүхдүүдэд ер нь анханаас нь ингэ зүлэмж болгоод энэ болохгүй зүйл юм аа. Энэ бол Монгол улсад огт байж болохгүй. Энэ монголч гэдгээр дэлхийд ер нь хүн төрөлхтөнд байж болохгүй зүйл юм аа гэдгийг анхааруулж хэлж болдгоо юм бол ер нь тиймэрхүү хүмүүстэй уулзаа сууж байхад ер нь яг ихвчлэн ямар үедээ яг анх танилцсан, анх уулзсан байдаг вэ? Тэгэхээр нөгөө одоо яг энэ төрлийн хичээл сургууль болохоор одоо бас бодол нөгөө хуулиараа хориотой багталтаа энэ чинь нөгөө даалт болоод ил хэлбэрээр сурталчилгаа гэдэг яд тутгаараа явагдчихдаг учраас ер нь хаалттай. Тэгэд хаалттай мэдээлэл ямар хор уршигтай вэ гэхээр нөгөө нэг илүү хүний нөгөө нэг сонирхол дурслыг татчихийдэг тийм ээ. За энэ утгаараа хүүхдүүд маань ч юм уу өсвөр насныхан ингээ хүмүүстэй уулзаад үзэхээр хөвчлэн нөгөө нэг нэгнээсээ дамжиж одоо ам дамжиж ингэж анх ингэж бусдын одоо амаар одоо үзчих гоё гэдэг ч юм уу тийм ээ энэ байдлаар ингэж хэрглэж үтсэн байдаг. Тэгээд одоо юм нэг уруу татгалт гэж бид нар ярьдаг те одоо нэг тэр одоо нэг хэсэг бүлэг нийлэх ч юм уу ингээд нөгөө нэг ийм энэ хэлбэр нь илүү давмгаалж одоо зонхилж байгаа. Дээрээс нь бас нөгөө нэг гадны улсуудад тодорхой хэмжээгээр зөвшөөрчихсөн байдаг те тодорхой тунг зөвшөөрсөн байсан. Гадаадад одоо ажиллаж амьдраад тэнд бас олон 10 жилийг өнгөрөөчихсөн хүмүүс маань бас ирж одоо нөгөө мэдээлэл одоо сурталчлах одоо таниулах энэ ажлыг бас хийгээд байна гэсэн юм л. Тий, одоо яг таны хэлдгээр дүрэн зөвлөх л та. Би бас өөрөө сонсч ирсэн байна. Одоо гадаадад тодорхой хэмжээний тунгаар зөвшөөрсөн байдаг те. Тэнгүүд тэр тунгийн хэмжээг ярихгүйгээр ерөөсөө л энэ зөвхөн гоё. Түрүү манай эмчээс ч гэсэн нэг үг орж унсан байгаа. Энэ өөр хонгод төрүүлдэг гэдэг байхгүй. Тэнгүүд яагаад энийг за одоо магадгүй өсвөр насны сонирхож байгаа, энийг бодож байгаа хүүхдүүд энэ чинь тэгвэл би хонгодыг олж, би урлагийн хонгодтой болох юм байна. Би энийг хэрэглэснээр рэпер болох юм байна. Хипхоп болох юм байна. Бас ингээд буруу мэдээлэл авчих үдээ л гэж миний хувьд бодоод байна л да. Ер нь энэ өөрөө донтолтонд үүсэж байгаа нөлөөлж байгаа хүчин зүйл бол сэтгэл зүйн онцлог байна. Хүүхдийн одоо тухайн хүний насны онцлог гэж байна. За нийгмийн онцлог гэж байна. За өмнө нь бол энэ мэдээлэл байдггүйсэн. Хитрхи юм ингээд хорхоор хүмүүс бас илүү дайрдаг тийм ялангуяа одоо шохорхлын нас гэж үйдэг байхгүй 12 насныхан ч гэдэг юм уу тэд нар маань илүү YouTube руу ордог ч юм уу илүү их яадаг. Дээрээс нь сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг багаас нь олж авч чадаагүйгээс болоод эм чихэр хоёрыг ч ялахгүй за өвөөч ялахгүй тийм учраас энэ хар тамхи гэдэг маань өөрөө хууль бус зүйл учраас дандаа нэр хаяггүй байдаг эсвэл одоо янз бүрийн хууль бус аргаар орж ирсэн байдаг. Төрсөн өдрийн ширээн дээр л байгаа зүйлийг хэрэгэлцэн гэж яриад байдаг байхгүй юу. За найз надад ихний үед зүгээр дайлсан. Тэгээ би хэрэглээд үтсэн чинь их айтайхан байсан, айгүй сайхан байсан. Тэгээд цаашлаад би өөрөө хүсэлтэй болсон ч гэдэг юм уу. Ийм байдлаар хүнд энэ сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг олж авахгүйгээс болоод олцлогдох их байдал. За яагаад манай Монгол улсад ингээд одоо юу гэдэг энэ хэрэгжилж болно гэсэн өнөөдөр зөвшөөрөл өгөөг юм гэхээр энэ маань улс оронд бол манайх 2014 онд одоо хэрэглэгч орон болсон шүү дээ. Уг нь бол манай Монгол улсын хууль сул учраас энэ хар тамхи мансууруулах байцыг зүгээр Монгол улсын хуулийн сул учраас хятад байх юм бол одоо 30 гаруй хэрвээ авч явсан бол цаазын ял оноодог. Байхад Монгол тийм байхгүй учраас одоо хүн солилцоо хийх, янз бүрийн одоо хэрэглэх, дамжуулах, зарах, дамлах тий худалдаалах энэ дөрвөн зүйл анги дээр бол хууль сул учраас Монгол орныг илүү их олзолж эхэлсэн, ашиглаж эхэлсэн. Тэрний улбаатайгаар 14 онд бол одоо бас энэ чинь ер нь дэлхийн мап гэж ярьдаг шүү дээ. Их бас хууль бас энэ хар мөнгийг олж авдаг.
Тэгээд тэрний улбатаагаар 14 оноос эхлээд Монгол улсыг хэрэглэгч орн болгоцсон. Хүүхдүүдээр нь дамжуулж одоо ер нь үүдгийн ингэж дамжуулж явсан. За гадаадын оронд болохоор бол нөгөө хяналтаа алдсан. Ямар ч боломж байхгүй. Тэрнээс болоод одоо дохын халдвар аавн ч гэдэм үү, дохын өвчлөлөөр өвдөх, за вирус гепатит гэж маш хүчтэй эдлэгийг гэмтээдэг энэ халдвар төвчнүүд байна тий. Энэ халдвар төвчнүүдээс зөв тариурыг одоо дамжуулж хэрэгэлдэг ч гэдэм үү. Ийм байдлаас болоод тэрнээс илүү их одоо нэг дохын хэрэглэгч байлаа гэхэд 200 хүн одоо хавьдагч, гантагч буюу эрсдэл үүсгэх магадлал их өндөр байдаг халдвар төвчин штэ. Тийм одоо байдлуудыг тараах үе гэснээсээ хамаарат одоо хүн амынхаа ч гэдэм нийт эрүүл мэндийг хамгаалах хоёрдугаарт энэ хэрэглэгч хүмүүсүүд ерөөсөө эмчит ханддаггүй, эмнэлэгт ханддаггүй нууц байдаг. Тийм болохоор аль болохоор илрүүлэхийн тулд, шинжилгээнд хамруулахын тулд температурын центр ч гэдэг юм уу, хор хөнөөллийг бууруулах, за ятгахтай шприцээ манай энэ төвс хэрэглээчтэй гэдэг ийм юутай хяналтаа алдсан хэрэглээтэй улс оронд бол тийм төвүүд байдаг. Манай Монгол улсд бол тийм байх алуугүй. Тэгтэл хэрэглэгч хүмүүс маань өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалж байгаа ч гэдэг юм уу. Одоо Америкт гэхэд 12 дугаар ангийн хүүхдүүд канабис хэрэглэх бүрэн чөлөөтэй шүү дээ. Тамхишил хэрэгэлдэг шүү дээ. Гэдэг юм уу. Ийм байдлаар бас сурталчилгаа юу тавилж өөрсдийнхөө эрх ашиг гэсэн үднээс нийт хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахгүй, ашиглахгүй ийм зүйлүүд бол бас их гардаг. Тийм л дэгч түрүү нөгөө нэг таны хэлсэн үгэн дээрээс нэг энэ зүйлийг хэрэглээд онгод гэдэг үгэн дээр л хүмүүс буруу ойлголт төрчгүүдээ хүүхдүүд дахиж энэ онгод болох гэж, рэпер болох гэж энэ онгодыг хайж энэ буруу зүйл рүү ингээд өшөөл уруу татагдах байл гэж бодоод байна л да. Тэгээд энэ зүйл нь өөрөө тодорхой одоо миний бодлоор одоо бас өглөө өшөө олон тэр подкастуудыг үзээд гадны подкастыг ч үзэж байгаа дотоодын өнөөдөр сүүлийн үед хийж байгаа подкастуудыг үзэхээр энийг хэрэглээд ямар нэгэн байдлаар донтоод тэрний эцсийн үр дагавар нь хаана очих вэ гэхээр шорон л орж байгаа юм. Ерөөсөө шоронд ороод өхөл. Тий, эсвэл өхөл рүү гараа тайруулж гин. Янз янзын өнөөдөр амар мэдээллүүдээр сошиал зөндөө гарсан юм шүү. Тэгэхээр энэ бол ямар нэгэн байдлаар тэр онгодыг төрүүлдэг, тэр допамин ямар нэгэн байдлаар гой сайхан зүйлийг мэдрүүлдэг зүйл биш юм аа. Энийн эцсийн үр дагавар нь та шүүгээр орно, та ялавна, шоронд орно. Хүүхэд ахуунасаа. Тэр дараагийн нэг бас нэг дуулдаг рэпер залуу орсон байсан. Хүүхэд насгүй болно. Хүүхдийн тэр аз жаргалтай, гэр бүлтэй, найз нөхдөд инээж өөрөөд гой тоглохтой, тухтай тоглоомын талбай дээр тоглох насанд дуусаад тийм насыг алгасаад шоронд л тэр цаг хугацаа өнгөрүүлж байгаа. Тэгэхээр би бас нэг мэрэгжлийн талаас нас эмчээс бас яг иймэрхүү хатуу үгнүүдийн яг ийм эцсийн үр дагавар нь хаана очдөг вэ? Сэтгэл зүйчд маань шоронгоос гарч ирээд сэтгэл зүйч магадгүй тэр хүнд хамгийн их хэрэгтэй баг. Одоо шоронд тодорхой хэмжээний хар тамхины хэрэгээр шоронд орчоод гарч ирсний хар дээрээс тэрийг одоо нийгэмтэй буцаад нийгэмшүүлэх сэтгэл зүйн талаас юу ямар зөвлөгөө яаж энэ Монголд юу байдгүй байвал хаагур байдаг вэ? Түрүүн ярьлаатай бид нөгөө нэг хүүхэд те гол нь нөгөө өсвөр насны хүүхдүүд их өртөх аюултай эрсдэлтэй. Яад хүүхэд гэдэг чинь бидний нөгөө нэг тарих хоносоо урагшаа чиглэлтэй хөгжиж идэг. Гэтэл энэ уртлын нөгөө нэг асуудлын үр дагаврыг ойлгох, тэрний нөгөө нэг эрсдлийг тооцох тийм ээ. Энэ яг энэ нөгөө урд байдаг энэ нөгөө нэг яг тэр хамгийн сүлд хөгждөг те. Тэгэхээр энэ нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдэд яагаад гэхээр тэр тарих хөгжиж амжаагүй байдаг. Тэгэхээр яадаг вөхөр яг тэд нар бол сонирхлоо. Тэгээд сонирхчоод энэ яг надад ямар үр дагавар алстаа үзүүлэх юм, ямар эрсдлийг дагуулах юм гэдгийг огт тооцоолдоггүй. Учир нь тэр тарих нь хөгжиж амжаагүй байгаа учраас. Тэгэхээр энэ нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд гэдэг чинь өөрөө маш эмзэг энэ кейс болоод байна тийм ээ, сэдв болоод англиар болоод байна шүү дээ. Тэгэхээр эндээс гарч ирлээ гэж бодоход угаасаа нөгөө нэг эн чинь өөрөө төвчээр шаардсан урт хугацааны хамтарсан гэр бүл, эмч, сэтгэл зүйч ингээд өөрийн хүсэл ингээд эдгээр бүгд цогцоороо ингэж хамтарч иж тал талаасаа ажиллаж иж энэ бол нөгөө эргээд нийгэмдээ хөл тавих, эргээд одоо энэ хэрэгэлсэн зүйлийн үр дагавар хор хөнөөлийг нь бүрэн ойлгох, нөгөө дофаминд дасал болчихсон тархины чинь эдээс эргээд нөгөө нэг байгалийнхаа жамаар дофаминаа ялгаруулдаг болох гэд ингээд энэ нөгөө зөв зан үйлд хөл тавих нөгөө процесс явагдаж эхэлнэ л дээ. Тэгэхээр энийг бол бүх семут байна те
Дээрээс нь энэ адиктологийн төв маань байна, хувийн сэтгэл зүйчид байна, төвүүд байна. Бүгд өгж байгаа. Тэгээд дээрэс нь энд хандхад бүгд нээлттэй. Тэгээд эн чинь дээрэс нь хүний нууцлал гэдэг асуудлыг дээд зэрэгээр хангаж ажилладаг. Тэгэхээр огт энэ дээр бол санаа зовох зүйлүүгээр гэр бүл болоод өөрөө хандах ёстой маа, энэ эмчилгээг авах ёстой маа л гэдгийг бас сайн ойлгох нь зөв баг. Өсвөр насны хүүхдүүдэд 10 жилийн одоо яг алхангийн оюутнууд сурагчдад ч гэдэг юм уу энэ талаар мэдээлэл ер нь дүгэгддэг болов Монгол улсад 10 жилийн сургуулиудаар. Би өөрөө нэг иймд явж үзсэн байхгүй юу? Одоо нэлээд дээр 2020 ковидын яг дундуур нь хальтны сургууль нээсэн үед хар тамхины тухай нэг юм лекц орсон. Тэр нь лекц юм ярилцлага. Тэр нь дүүргийн нэг цагдаа орсон, дүүргээ сэтгэл зүйч явсан. Тэгээд 2 3 уран бүтээлч явсан байхгүй. Тэгсэн чинь ер нь 10 жилийн ахлахангийн хүүхдүүд нэх их орж ир суугаагүй. Уран бүтээлч очно гэсэн чинь дараагийнх нь 2 дахь уулзсан дээр нэлээд орж ир суудсан байхгүй. Тэгсэн чинь цагдаатай бол 10 жилийн хүүхдүүд юм ярилцахгүй байдаг юм. Тэр нөө төрийн хувцас болоод тэр. Тэнгүүд дараагийн 3 дахь дээр нь болохоор за хүүхдүүд ирд юм байна. Бид нар игнэнд нь сууч, та нар урдаа суучих гээд. Тэгээд ирсэн чинь хүүхдүүд айгүй ярьдаг байхгүй. Би бүр тэрэн дээр бүр өөрөө алмаарч ирсэн байхгүй. 12 дугаар ангийн хүүхдүүд ч тийм мэдээд байгаа байхгүй. Тэгээд ч мэдээлэл авцсан. Гэхдээ тэр нь одоо хар тамхин яг тэд нар яг алиг нь хар тамхи гэж бодоод байгаа. Монголд бас нэг ургадаг төрлийн зүйл бодсод бол тэрэнд бас миний бодлоос монголчууд амар их ялангуяа өсвөр насных айгүй их автдаг баха одоо яг л бидний хэл зарснарын дарах эдэн зэлэнгээл явах байдаг. Би өөрөө ч тэрийг бас их сургуульдаас харж ийсэн. Тэрнтэй бас уулзаж ийсэн. Гэхдээ буруу зүйл биш. Буруу зүйл энэ бол дэмий зүйл гэдгийг тухайн үед л мэдээлэл авч татгалзаж ийсэн байхгүй. Тэгэхээр бас энд бол яг зөв олон л хүмүүс өсвөр наснда их сургуультай мэдгүй. Хаанаас ч юм нэг байдлаар мэдээлэл авч явах. Ямар үед нь өөрсдөө тэрийг буруу гэж татгалзаад байгаа юм бэ гэдгийг л уулна ингээд мэржлийн байгууллагууд нь яг энэ тэдгээр их сургуульд дөнгөж оюутан болсон хүүхдүүдэд юм яг нөлөөллийн ажлуудыг бол маш сайн хийж ивэл их зүгээр юм болов уу? Тийм, нөлөөллийн ажил өөрөө. Тэгэхгүй л одоо бид нар өнөөдөр мягийн подкаст бэлдээл энэ бол маш буруу зүйл юм а энэ дэмий зүйл юм а гэдэг юм бол энэ хүүхдүүд маань яг үзээд энийг ойлгох нь байгалах. Гэхдээ шөөл хүчтэй сөрөг үр дагаврын талаараа дэдүүл ярьж ш. Тэгэхээр энэ хэрэглээ чинь ч гэсэн өөрөө тэрийг сонирхож байгаа хэрэгжилж үзэхгүй гэдэг хэрэглээ маань хүртэл өөрөө сөрөг үр дагавартай байхгүй юу? Энэ хар тамхи гэж яриад байгаа мансууруулах бодисуудын зарим хүчтэй одоо игнэнийх нь бодисууд анхныхаа хэрэглээгээр ганц удаагийнхаа хэрэглээгээр амнасаа алддаг. Тамхи байх юм бол бас тодорхой настай гэдэг байхгүй юу? Одоо юу гэдэг нь 20 жил 5 жилийн дараа ингэж амнаас алднаа, хөнөөл нь ингэж бие дэлгэрнэ гэдэг. Тэгтэл яг энэ мансууруулах цэцэгц нөлөөт эцдэг зэтгт байж болохоор нэг удаагийн хэрэглээгээр ч амнаас алдчих болдог байхгүй. Тэгэхээр яагаад мөн цаашлаад ингэж яваад үсэх юм бол бас нэг сөрөг үр дагавар нь өөрөө бие даасан донтох эмгэг болчихж байгаа байхгүй. За ийм төрлийн одоо донтох эмгэгтэй хүн бол өөрөө би очиод эмчлүүлчихье, би юм олчлоо гэж чаддаггүй. Ягаад гэвэл хүний бие организмд биеийн талаас нь маш хүчтэй иргэшээл буюу хараат байдал гэж гардаг. Тэр хараат байдал нь тухайн байцаа хэрэглэхгүй л байж чадахгүй тийм өгүүлэх шинж тэмдэг зэрэгцэж ирнэ. Нөгөө талд нь бие нь маш их таагүй нөлөө гарна. Одоо яадаг одоо бүх үеийн ар зайх, бөөлж, халуурах, суулгах, гүйлгэх, хоолнд дургүй болох ч гэдэг юм уу. Ийм олон төрлийн шинж тэмдэг гарна. Тэгэхээр энэ мансууруулах юм байцыг одоо манайхаар эмчлэх дээрээ тулах юм бол шууд зогсож болтгоо. Ягаад гэвэл нөгөө хүчтэй хараат тэр шаардах хам шинж буюу биед нөлөөлөд байгаа хэрэгсний дараа үүсэт байгаа биеийн талын иргэшээлийн хам шинж, өвчнээ хам шинж нь болохоор шууд зогсож болтгоо. Тэр шаардлт нь архины хэрэглээний шаардлагатаас бүр 90 дахин илүү хүчтэй байдаг гэж үзэж байгаа байхгүй. Та нар архины хэрэглээний шаардлагатыг л бас зарим хүмүүс илүү мэддэг шүү дээ. Мэднэ. Тэгвэл тэрнээс илүү одоо хүчтэй шууд эм байцыг хоригулж болохгүй шүү. Тэхийн тулд одоо сөрөг үр дагаврыг гаргахын тулд эхлээд яа гэм орлуулах бүлгийн зүйл ялангуяа хар тамхи гэж нэрлэдэг байгаа опиоидын бүлгийн буюу өвчин намдах бүлгийн эмнүүдийг бол орлуулах бүлгийн тусгайлан тийм стандарт эмнэлэг зүүн одоо эмчилгээний зааварт орсон бодисоор айжмаар хэрэглээг нь багасгаж ийж яг нь олон жилийн хугацаанд эмчилгэдэг. Ер нь энэ дондох эмгэг нэг орлоо гэхэд бол итгэрчлээ гэж үздэг байхгүй юу?
1-3 жил ч гэсэн хэрэглэхгүй байгааг энэ хүн намжмал байдалд байна л гэдэг. Нөгөө тарих хитэж одоо өгүүлж болно, тархинд байгаа эмгэг голомт асч болох байхгүй юу. Тэгэхээр 1-3 жил байгааг ч гэсэн одоо намжмал байдалд байна л гэж үзнэ. 20 жил байсан ч намжмал байдалд байна л гэж үзнэ. Тэрийг өөрөө ямар замаар хуучныхаа одоо хэвийн одоо бодисгүйгээр гоё одоо уран бүтээлээ хийж исэн. За одоо юу гэдгийг сурч боловсрч исэн, гэр бүлтэй болж исэн тэр хэвийн замдалтаа л авиж чадж байгааг л энэ хүн сайжрлын байдалд орж ийна л гэж ингэж үтдэг. Тэгээд системтэй имчилгээ явуулдаг. За энэ донтолтын нөгөө төрөл нь өөр, хараат байдал үүсгэх хүч чадал нь өөр учраас яг үхээр дандаа эмчилгээний сэтгэл зүйн зөвлөгөө бүх юм нь өөр орж байгаа одоо шалтгаан нөлөө сэтгэл зүйн хүчин зүйл гэж хэлсэн тий. Тэр одоо сонирхол шохоорхлын насны байдал, за мөн эрэмийн хүүсний байдал, биологи онцлог ч гэдэг юм. Энэ бүх нь өөр байдаг учраас эмчилгээ яах нь хувь хүн болгон тохирсон өөр байдаг. Сөрөг үр дагавар ч гэсэн яах нь ганц удаагийн хэрэглэгээр ч гарч болох нь шүү дээ. Ийм аюултай учраас хэрэглэж болохгүй гэж бас яриад байгаа. Одоо уран бүтээлч за би өөрийгөө хэлж байгаа юм биш. Ер нь бол Монголын нийт уран бүтээлч маань одоо энэ ямар ч уран бүтээлээ хийсэн өөрсдийнхөө уран бүтээлээр дамжуулж нийгэмд бас тодорхой хэмжээний энэ болохгүй, энэ зөв буруу гэдэг юмыг бүгд хүрэх гэж ажилдаг. Тэр цаанаас сүүлийн кинонуудаар хар тамхи бол нэлээд гардаг болсон. Одоо түрүүн хэлсэн чинь хар тамхи бол мафи маа гэж тайлсан. Мафийн байдлаар мөнгийг энэ бол мөнгө угаах хэлбэрээр нэг гаргаж байгаа нэг хэсэг байна. Бидний үед энэ удаа драма гэдэг 7 хэсэг кино юу дуурсан бэ гэвэл манайх үндсэн энэ кино эхэлсэн цэг нь өөрөө 4 найз газ хэрэглэж байгаа нэг нь өгсөн байхгүй. Энийг өөрөө бид нар сошиал болон тодорхой хэмжээний мэдээлэл авч ирсэн. Тухайн үед бид нар маш том эмзэглэл хийж ирсэн байхгүй. Яана энэ жоохон хүүхдүүд эдгээр настай өсвөр насны 14-5 настай хүүхдүүд газ хэрэглээд нэг нь тэр газ хэрэглэе гэдэг бодлыг хаанаас олж олдсон болоо гэдгийг бид нар ингээл цаашаа уран бүтээлч нь ухаал боддог шүү дээ. Ерөөс манай энэ киноны эхлэх цаг нь тэр. Тэнд юу болсон бэ гэдгийг л бид нар 8 ангийн турш өгүүлж байгаа. Гэхдээ дүр болгон дээр донтолтууд гарч ирж байгаа. Тийм болохоор бид бүхэн яг энэ кинонд гарч байгаа донтолтнуудын тухай нэг дугаар юм подкастыг яг мэргэжлийн хүмүүстэй намд ярилцаж сууя гэдэг. Тэгээ хоёр дахь юм бол манай кинонд дээрс нэг одоо яг та бүгдийн маань хийж байгаа натикларын төв гэдэг энэ донтолтны эсрэг төв, донтолтыг эмчилдэг төв гэж ойлгож байна. Бид нар энийг ч гэсэн ягаад Монгол улсад манай кинон дээр гардаг шиг ийм одоо сэтгэл зүйн төв байж болтгүй болоо. Тэнд бол 9 жорын сэтгэл зүйн асуудалтай хүмүүс очиж байгаа байхгүй. Архин донтц хүмүүс байна. Биеийн үнэлэгч. За одоо биеийн үнэлэлтэн донтно гэж байхгүй. Гэхдээ биеийн үнэлэлт амьдралаар яваад сэтгэл санааны таамад орсон, асуудалд орсон тийм одоо өвчтөн байна. За архины донтолт байгаа. Ингээд тоглол мөрөдөд долооны донтолтууд байгаа. Энэ бүгдийг бид нар 8 ангийн турш үндсэн киноныхоо утгыг гаргахаасаа хажуугаар эмчлэх хүмүүсийг бид нар эмчлээд байгаа байхгүй. Өөрсдийнхөө хэмжээнд судалцсны гараад. За мөрөдөд долоомыг эмчилчлээ, хүүхдээ ивэрүүл болоод дахин долоомыг. Гэсэн чинь таны хэлсэн үгэндээ би энэтэй холбоод нэг юм асуух гэдэг байхгүй. Бид нар ингээд донтолтыг бас ингээд хэрэндээ судалж байгаа. Зохиолч нартайгаа нийлээл, найруулагчтайгаа нийлээл. За ингээд тэнгүүд нөгөө 3 жилийн хугацаанд ингээл намжин байдгаа 20 жилийн хугацаанд ч гэсэн намжин байдгаа гэдэг. Тэгэхээр донтолт хизээж идэхгүй гэсэн үг. Надад бас нэг юм ч гэж хэлсэн байхгүй. Яг буцаагаад мөрөдөд долоомны донтолт бол тоохгүй чи 5 жил ч байж чадна. 7 жил ч байж чадна. Ингээ байж байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар яг тэр нөхцөл байдал нь үүсэх юм бол тэр сэтэрдэгэ. Гэдэгтэй адилхан бүх төрлийн донтолт адилхан уу л гэж асуудаг. Ер нь бүх төрлийн донтолтууд бол адилхан шүү. Яагаад сэтэрдэг, эдгэрсэн гэж авч үздэг гэхээр олгоо байдлаа хэд олгоо өрөвсчих юм бол авал хайчихна. Ахиж тэр эргэтэн хязгаарч ургахгүй эмчилчлээ 100% хаалгаамжилттай болсон гэж явдаг штеп. Донтолт болохоор энэ донтолтоос хамаараа тухайн хүний зам чанар нь, зан үйл нь өөрчлөгдөж байгаа. Тэгээд зөвхөн төрөүний манай сэтгэл зүйч хэлсэн тэрнийхээ төлөв амьдралын зорилго болгочдөг, хайраа сольждөг байхгүй юу? Тухайн зүйлийг хэрэглэхэд хайраа сольчихно. Амьдралын жинхэнэ амьдралын, хэвийн амьдралын, нийгмийн амьдралын гадна гарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр гадна байгаа хайрыг эргэж одоо өрхөөхтэй хайрлах, өөрийн одоо сурч боловсрох, энэ бүх амьдралын үн чанаруудыг эргэж сэргээхийн тулд тийм удаан ажилдаг. Өөрөөр хэлбэл шудраг биш болчихно. Худалч болчихно. Тэгэхээр тэр шудраг биш байдлыг өөртөө төлөвшүүлэхийн тулд өглөө болгон өөртөө хэлэх. Өглөө болгон өөртөө сануулах. Тухайн зүйлийг дандаа сөрөг үр дагаврыг бодож иж
энэ зүйлээсээ одоо ажлын амьдралын төлөвлөгөөтэй байх гэсэн үг байхгүй. Тэр 20 жил ингээд амьдралын төлөвлөгөөгөө барьж чадаад 20 жил сайхан амьдралаа. Хинч тэрийг одоо тэрнээс үүсэн өөрөө нөлөө биеийн эрүүл мэндийн нөгөө төрөний хэлдэг шаардлагат гэдэг эрхшээлийн зовир шаналгаа гарцсангүй ажил амьдралынх нь харьяар бүх юм өслөө, хэвэн боллоо, гэр бүлтэй боллоо. Ингээ сайхан амьдарч байгаа. Тэр амьдралаа л яг нь байнга барих хэрэгтэй. Тэгвэл бол одоо юу гэдгийг би бас хэлсэнтэй ширээн дээр байгаа ч гэдэг юм уу ийм зүйлийг хэрэглэхгүйгээр л нөгөө зүйлийн сэтэл өгтөл яг нь тархинд нь эмгэг голомт нь байгаа учраас ахад ажиллаж ирнэ, гэрэл асна. Тэрийг нурамд оруулах хэрэгтэй, цурманд оруулах хэрэгтэй. Тэр нурамд оруулдаг аргууд нь байх вэхээр 24 цагийн ажлын төлөвлөгөө, өөрийн хоббигоо хөгжүүлэх, ганцаараа байхгүй байх ч гэдэг юм уу. Өөрийнхөө завгүй байлгах, одоо аль найзтайгаа хүртэл үерх үү, нөгөө хэрэгэлдэг найзтайгаа үерх юм, энтэй үерх юм ч гэдэг юм уу. Энэ сонголтуудаа хийх, миний энэ сонголт зөв гэдэгт урамшиж явах, өөрийн нөгөө тархинаас гардаг сайхан ирч хүч, бяр чадал, гой гэгээлэг нүдний гал цогоо олж авахтал зориулж байгаа хугацааг хэлж байгаа байхгүй юу. Тэгээд ийм удаан хугацаатай байна л гэдэг. Энэ зүйлийг л алдах юм бол нөгөө хүн чагна. Хөөчин эмгэг байдал руу, донтох байдал руу өвчин рүү орчих нь шүү дээ. Түрүү хэлсэн чинь нэг сэтгэл зүйн байдлаар та одоо янз янзын хүмүүстэй гарч ирээд уулзсан байгаа шүү дээ. Гэхдээ өсвөр насны дөнгөж өсөж байгаа хүүхдүүдийн эцэг эхийн бас тусцаа айгүй хэрэг болох бах тий. Яг дөнгөж мэдээллийг за энэ бол буруу зүйл юм а гэдгийг зөвөр тэгэхгүй бол манай Монгол ухаан, Монгол аав ээж хүмүүжүүлж бас айгүй гоё шүү дээ. Чи болохгүй, болдгүй, ингүүл ингэн тэгүүл зодон өстө бараг мөчийн санжилна гэл юм тэр ингээл хүмүүжил одоо л багсаж байгаа болохоос бас дээд үеэс эхлээл одоо би өөрөө яг тэгж л өссөн, тэгж л загнуулж өссөн, дандаа хоригддаг. Бүх юмыг хоригддаг. Тэгэхээр нөгөө түрүү та дээр ярьдаг шиг хоригддаг зүйл чинь эцэг эхтэр ч гэсэн яваад байна л да. Энэ л дээр бас бүх юмыг нээлттэй зөвөр нь уулын тайлбарлаад өгчвөл хүүхдүүд чинь дөнгөж нөгөө таны хэлдэг нөгөө хойноосоо тархин урж байгаа гэдэг чинь мэдээллийг яг зөв аваад явчих юм бол энэ талаар та бас нэг ярилж. Тэгээд дээрэс нь нөгөө бүх зүйлийг яг нөгөө сонирхож туршиж үздэг тий. Яг өөр дээрээ туршиж үздэг. Яг ийм сонирхол бүх зүйлийг ингэж сонирхож үздэг насан дээр аль болох гэр бүл нээлттэй л байх ёстой. Тэр зүйлийн хор хөнөөлийг зөвөр өөрт нь нөгөө нэг ойлгуулж өгөх. Яг одоо тэр бид нар насанд хүрсэн хүмүүс бол бид нар үр дагаврыг нь ойлгож байгаа. Тэр хүүхдүүдийнхээ сэтгэл зүг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дээрэс нь яг ямар шалтгаанаар энэ зүйлийг сонирхоод байна гэдэг нөгөө уг шалтгаан руу бас их хандхан зүйтэй байхгүй. Тэнд ямар нэгэн хэрэгцээ дутагдаад байна тийм үү? Тэнд одоо юу ойлгогдох хэрэгцээ байхгүй байгаад байгаа юм уу? Нөгөө хайрлагдах хэрэгцээ дутагдаад байгаа юм уу? Эсвэл нөгөө нийгмийн харилцаа байгаад байна уу? Үе тэнгийн үерхэл нөхцөл байгаад байна уу? Өөрийн үнэлэмж байна уу? Өсвөр насн дээр маш их нөгөө өөрийн үнэлэмжиндээ анхаарч идэг. Бусдтай өөрийгөө харьцуулж идэг. Өөрийгөө дандаа голж идэг. Энэ үе байгаад идэг. Тэгэхээр үүнээсээ болоод байна уу? Тэр ямар нэгэн амьдралаас одоо илүү тэрлүү яагаад татагдаад байна гэдэг. За эсвэл нөгөө хүрээлэл байж болж байна тийм ээ? Өөрийнх нь нийлж байгаа найз нөхөд хүрээлэл байж болж байна. Нийгмийн дээр өөрийнх нь тэр нийгэмд эзэлж байгаа байр суурь тэрийг авч үлдэхийн тулд тэд нартэйгээ нийлдэгч байдаг юм уу? Ингээд яг ямар шалтгаан, ямар хэрэгцээ дутагдсанаас энэ рүү илүү татагтаад байна гэдгийг аав ээж илүү нээлттэй л ярилцах ёстой. Дээрэс нь мэргэжлийн хүн хандах ёстой, хамтдаа гэр бүлийн зөвлөгөө авах ёстой. Хамгийн гол нь буруутгаж л болохгүй. Буруутгаж, хориглож, хит шүүмжлэх нь өөрөө эргээгээд дэврэгдэг. Энэ асуудлыг илүү нуугдмал хэлбэр рүү шилжүүлдэг, илүү сонирхлын татуулж идэг. Хүүхэд эргээд нөгөө нэг ухамсартайгаар бодох зан үйлт нь бас ингээд хаалт тавьчихж байгаа байхгүй юу? Илүү нөгөө зөрүүдлэхтэй хүүхдээ яг энэ нөгөө өөрийн насны онцлог шүү дээ. Ийм болгочих учраас маш аль болох нээлттэй, буруутгалгүй сонсох гэж байгаа тийм ярилцах тийм ээ. Хамгийн гол нь өөрийн шүүмжлэлгүйгээр, буруутгалгүйгээр ярилцаж сонсож чадах нь өөрөө энэ хүүхдэд болоод гэр бүлд нааштай, таатай байдлыг л үүсгэх. Тэгэхээр нэг хүүхдийн хүмүүжилдээ юу нөлөөлөд байна вэхээр гол нь амт харилцаа байхгүй байгаа байхгүй юу? За одоо хүүхдээ ойлгох юм бол ягаад үйлсэн гэж асуухын оронд утасаа авчиж өгчихнэ. Утасаа авчиж өгдөг нь гэдэг юм уу? Тэ амт харилцаа байхгүй. Яадаг ингэхгүй түрүүн нэг эрүүл мэндийн боловсрал гэдээ ярьсан шүү дээ. Одоо энэ ерөнхий боловсролын сургуульд чинь
боловсрал энэ ямттай хамтраад манай эрүүл мэндийн яам хамтраад бүр сургууль болгонд нь эрүүл мэндийн боловсролын хичээл анги болгонд нь тааруулсан ном сургагчид гаргацсан байхгүй юу? Тэгээ гаргацгаад сэтгцэн эрүүл мэндийн боловсрал олгох тэр сургалтыг заах одоо юу гэдгийг багш нь ч гэдэг юм уу бас сайн байдгүй алгасдаг одоо нөхөртхөө эрүүл мэндийг тэд нэр ярьж чадна ярьцдаг. Яг сэтгцэн эрүүл мэндийн боловсролыг алгасаад тэнэхээр өөрөө бас жоохон алдаа дутагдал байна. Өөрөө тамхи татдаг ч юм уу. Өөрөө эсвэл одоо ногоон гэрэл одоо сүрж явдаг одоо зорчдог ч гэдэг юм уу тий өөрөө хогоо замраагүй хайдаг өөрөө муухай үг хэлдэг ч гэдэг юм уу энэ байдлаасаа болоод энд хүнтэй зөв харилцах сайн байна уу гэж мэдлэл сурах баярлаа гэж мэдлэл сурах миний буруу болжээ гэж бурууга хүлээн зөвшөөрч сурах энэ бүгдийг яг ингэ ангид насных нь онцлог тохируулсан тэр бүтээл цэцэрлэгийн хөвгтөд байгаа байхгүй юу эмч хэр хоёр хаана ах вэ эмийг зөвхөн эмч өгсөн тохиолдолд өвдсөн тохиолдолд бичсэн тохиолдолд одоо энэ чихэр хоёр ялгахдаггүй болцсон шүү дээ. Тийм учраас ийм ялгаатай эмийн савнд байдаг. Ингэсэн ээж аваагаа өгсөн тохиолдолд ингэж одоо хэрэглэнэ аливаа юмд шууд харж хүрч болохгүй яач гэдэг юм уу. Нөгөө хүний хорихгүйгээр тийм хүний шохорхлыг багаас нь ер нь 10-аас 12 наснд ийм шохорхлын юу байдгийн чинь одоо арх дотоод хэрэгтний тухай ч гэдэг юм уу ингүүл энэ нөлөөлнө ийм нөлөө үзүүлнэ нэг хэрэглээгээр жам насаа алдна гэдгийг мэдэхгүй зөвхөн шохорхлын дарж өгөхгүй болохоор ингэж яваад байгаа хгүй. Тэгэхээр энэ боловсролуудыг 5 дугаар ангид 6 дугаар ангид ингээл бүх ангиудад насных нь онцлог тохируулсан сэтгцэн эрүүл мэндийн боловсрол олох сургалт явж байгаа. Тэрийг олсон нэг өгүүлбэр ч гэсэн сонссон хүн ч юм уу хизээч энэ хар тамхи руу ордоггүй, шохоорхдаггүй, хэрэгэлдэггүй хизээч юм буруу зан үйл рүү өртдөггүй өөрийгөө аваад гарчдаг. Хүүхдээс гадна нөгөө эцэг эх рүү чиглэсэн сургалтууд нөлөөлөл ажлуудыг бол маш их хэрэгтэй байгаа байхгүй. Хүүхдүүд бол одоо энэ тэд ингээд эцэг эхтэй нь уулзаад та хүүхдээ сонсооч ээ, битгий шүүмжлээч ээ, ярилцаач ээ, ойлгооч ээ гэхэр нөгөө эцэг эхчүүд яадаг гэхэр миний үед нөгөө юм байгаагүй гэдэг тийм. Яг энэ асуудал энэ яачаад байгаа юм би загнуулаад, зодуулаад хүн боллоо. Буруутсан юм алгал байна. Энэ яхаараа ингээд ийм юм хэрэглээ явж хат нь би бараг зөв юм шиг ингээд ойлгоод сонсох ёстой юм. Ийм нөгөө нэг зөрчилдөөн үүсдэг штэ тийм. Тэгэхээр эн чинь нөгөө нэг бид нар яалтчгүй одоо нийгмээ ойлгохоос л ураг байхгүй тийм ээ. Яагаад энэ үе хооронд гэж яриад үе хооронд нийгмийн болоод энэ нөгөө нэг соёл одоо нөгөө нэг үзэл бодлын зөрүү штэ ердөөсөө. Тэгэхээр энэ төр өөрчлөгдөж байгаа нийгмэд байгаа өөрчлөгдөж байгаа бол та бид нар өөрчлөгдөх л өстэй. Тэгвэл бидний нийгэмд яадаг байсан. Одоо нөгөө ингээл сэтгэл судлал дээр яхан бол нөгөө хэрэгцээний шатлал гэж ярьдаг тийм. Анхдагч хэрэгцээ үүсчээ дараагийн хэрэгцээ хангагдаад явдаг гэдэг ингээ ярьдаг шүү дээ. Тэгвэл бидний үед ямар байсан гэхээр бидний анхдагч хэрэгцээ хөрхий айгу юу байсан багхгүй юу нөгөө илүү шаардлагатай. Одоо нөгөө бид нар айгу гачигдaltaй байсан тий бид нар одоо бидний аюулгүй нөгөө нэг юм тав тухтай байх орон гэр өмсөж зөөх идэж уух нөгөө нэг илүү бид нарт айгу хэрэгтэй байсан үе. Бид нар тэгэхээр тэр хэрэгцээг л нөхөд явж исэн тий. А гэтэл одооны хүүхдүүдэд тийм юм байгаа мó? Бэлэн. Бүх юм бэлэн байна штэ тий. Тэнгүүд дараагийн нөгөө сэтгэл зүйн нөгөө тусгай хэрэгцээ гэдэг юм чинь дараагийн хэрэгцээ яалтчгүй үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ хүүхдүүд чинь энэ хэрэгцээндээ тулгуурлаж штэ. Энэ хэрэгцээгээ илүү чухалжилж штэ тийм үү. Тэгэхээр биднэрт одоо авах юмч гэдэг юм уу энэ бүх зүйл нээлттэй мэдээлэл нь хүртэл хязгааргүй болчихсон. Тэгэхээр ингээл яалтчгүй энийг аав ээжид ойлгуулмаар байдаг. А тэгэхээр энэ нөгөө нэг таны үе одоо үе гэдэг хоёр чинь ингээд юм хүний одоо тий хэрэгцээнээс шалтгаалаад хүртэл ингээ өөрчлөгдөж байгаа учраас та одоо энэ сэтгэл зүйн хэрэгцээг нь одоо ойлгохоос өөр арга байхгүй. Энэ хэрэгцээг нөхөхийн тулд бид нар ажиллахаас өөр арга байхгүй. Анхаарал тавихаас өөр арга байхгүй. Тэгэхээр эцэг эхчид бас сургалт орох нь айгу нөлөөлөл. Тэгэл ер нь ингээд нөгөө эн чинь нийгэм хөгжчлөө, техник, технологи хөгжчлөө, бүр хиймэл оюун ухааны хөгжлөөр хүн бараг тусламжтайгаар амьдрах гэдэг нь ажиллах гэдэг нь ирүүлчих гэдэг нь тий. Одоо тамхи гэхтэл ярил л да тий. Тэгэхээр тамхи болохоор электрончлоо эцэгчүүд мэдэхгүй байхад хүүхдүүд одоо тийм төрлийн тамхи энэ 8000 төрлийн байгаа шүү дээ. Банантай тамхи гэж байгаа юм байгаа. Нэг удаагийнх гэж байгаа хаалттай нээлттэй системтэйгээд хэдийгээр даттагчуд даттдаггүй ч энийг хүүхдүүд нь хүртэл мэдчихсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь нийгэм хөгжөөд ийм улам цахилгаанч энерги юу ийм үгдгийн илүү хиймлэг болох тусмаа хор нөлөө нь илүү их байдаг. Электрон тамхи гэхэд чинь л бас хор нөлөө нь илүү байгаа. Электрон тамхиныхаа хог хаягдлыг
томцууд маань бас хамаагүй хайж штт. Тэр чинь бүүн батарей тий нэлхүүхт авчвал яана бананыхаа намтыг мэдрэх гээд жажилчвал яана хэргэлжүүл яана батарей залгичвал яана ийм байдлаар томцууд маань өөрөө хүртэл хог хаягдлаа зөв ангилж хаях хүртэл бас энд чин хүртэл энэ мэдлэг боловсролд орчиж байгаагүй. За бидний дараагийн дугаар дээр юугаас нэг тамхины талаар бидлээгүй шийдэл дэлгэрэнгүй ярих учраас тэгээд энэ удаагийн манай өнөөдрийн 5 минут үрж байгаа донтолны сэдвтэй цуврал подкаст эхний дугаар маань энэ төрөл өндөрлж байна. Тэгээд урилгыг хүлээж авч ирсэн хоёр эмчтэй маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа өсвөр насны хүмүүст болон үзэж байгаа хүүхдүүд дүүнэртээ найзуудтай үеийнхэнтэй хэлэхэд нэг удаагийн хэрэглээ гэж байхгүй. Таныг тэр донтолт ямар нэгэн байдлаар амьдралын хар дурсамж, хар толб хизээч мартахгүй тэр муухай зүйл болох үдэ гэдгийг бас сануулъя. Тэгээд та бүхэн маань үзсэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. Яа өөр ярих гэсэн байв гэж. Дутуу үлдээсэн юм. Дуулдсан юм аа. Хар тамхин дээр гайгүй ахаа тий. Яг зүндэл нөгөө тэр доо. Түнэр харахад ганцаараа хаашаа ч юм байхлахад чадвалаа гэрлээ тусаа. Айж цогцмаар санагддаг ч. Нэг л мэдгэд. Шатаж улаассан пошг нэгэргээд. Аль хэдийн нэрчсэн байдаг. Хэрвээ ингэ хэлэрч бол чивд баярлалуурч болж үлдэн штэ. Та биеийн үнэлдэг байсныг нь мэдв үү? Үгүй. Тэрээр орлож. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн газ. Миний хэлхийг анхааралтай сонсоор. Бэлгийн харьцанд орохдоо нэгэн ширхгийг уулгах шүү. Тэгт миний хүүтэй холбоотойгоо гэж оролцох бол аль юу? Аларч. Манай сэтгэл зүйн төвийг зорж ирсэн.